шүний минь төргийн бүгдээрэнд нь ер нь сая яриад хилцсэн асуудал дээр одоо энэ Монгол Ардын намын лидерүүд байсан хүмүүсээс санал зүрхтэй 2-3 байр суурь илэрхийлж явуулчлаа. Миний хувьд энэ нь их сэтгэл зовнохоос гадна яг аль нь үнэн яриад хаана бодит байдал байгаа гэдэгтэр эргэлзээ үүсэж байна. Нийгэмд ч гэсэн энэ байдлыг төрүүлж байгаа бах. Тэгээд нэгтгэхэд хэлэхэд бол сүүлийн 30 жилийн хугацаанд ер нь энэ амьдрал үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой бодит байдал эрүүл мэндийн хувьд ч, боловсролын хувьд ч, нийгмийн асуудлын хувьд ч гэсэн тун одоо тэгш бус байдал үнэхээр их байна. Энэ тэгш бус байдлыг хаана гэж сайн мэдрэгдэхүүгээр сургууль дээр, эмнэлэг дээр, иргэдийн амьдрал дээр, орлого дээр маш тодорхой байгаа. Энэ тэгш бус байдлыг алга болгож бидний нэлээд олон асуудал шийдэгдэнэ. Тэрийг яаж засаж залруулах ёстой вэ гэхээр би үнэн бодиттой байдалтайгаа нүүр тулах шаардлагатай болно. Үнэн бодиттой байдалтай нүүр тулахын тулд сүүлийн 30 жил энэ өндөр алба хашижсэн, өндөр төрийн албанд байсан хүмүүс бүгд орлого бол орлогоо батлах хэрэгтэй. Үнэн бодиттой нөхцөл байдлыг ил нээлттэйгээр гаргаж ирэх хэрэгтэй. Ер нь энэ гадаа жагсаад байгаа ард түмэн эдгээрийн шаардж байгаа асуудал бол яг энэ тэгш бус байдалтай холбоотой байгаа. Тэгш бус байдлаас гадна энэ сүүлийн 30 жил өндөр албан тушаал ажиллачаад тэр ажилласан хүмүүс нь хаана юу хийгээд ямар байдлаар яваад байгаа. Ярьж байгаа юм хийж байгаа юмтайгаа огт таарахгүй бодит нөхцөлтэйгээ үгүй байгаад л хамгийн дургуутсаж байгаа. Энэ дээр одоо ерөнхий сайд өөрөө манлайлал үзээд жишээ болгоод харуулад явуулаасаа гэж хүсэж байна.